За засгийн газрын хуралдаанаар бид олон улсын нөхцөл байдлын талаар хэлэлцэж ойрох дорнодын бүс нутагт байгаа 400 гаруй иргэдээ Монгол улсад авчрах төлөвлөгөөг бас хэлцлээ. За энэ бол одоо зарлаж хэрэгжүүлдэг ажил биш учраас олон улсын түвшинд дипломат шумаар болон харилцаа холбоо тээврийн шумаар төвтэй ажиллаж байна. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлүүдийг гадаад харилцааны яам, элчин сайд яамд холбогдох бус газруудад өгөөд ажиллаж байгаа. Ер нь дэлхийн нийтийн докторгүй байдал үргэлжилж байна. Урьдчилан таамаглах боломжгүй байна. Үүнээс шалтгаалаад үн тариф тэр дотроо нефть, шатахуун, бензиний үн дэлхийд арай өсөж байна. Бид энэ чиглэлээр бас тодорхой урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд харьцангуй доктортой байна. Гэхдээ бүгд найрамдах хятад ард улс бол Иранаас бас нефть авдаг улс. За тийм учраас олон улсын зах зээлд бол дизель 95 дээр бас бааз зургийн хэлбэлцэл гарах байх. Нэг ард иргэд маань ойлгоно гэдэгт итгэж байна. Дэлхийн техникийн байдал юм байна. Хацгүй бид одоо өөрсдөө нефтийн үйлдвэрийг шуурхайлах ажлыг уламжуулж байгаа, эрчимжүүлж байгаа. Энэ учраас нефтийн үнийн асуудал бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр бол нөлөөлөх боловч энэ удаа бол маш багаар нөлөөлөх тийм одоо зорилттой бид ажиллаж байна.